Тео Рагнер өхөж түүнийг дахин авахар дөхөж байгааг мэдлээ. Зүссэн мах шиг цэвэрхэн хуваагдсан тэрээр амьдралаас аажмаар тасарч байв. Кайл Рагнер тэнд байсангүй. Энэ бол түүний аимшиг техникүүдийн нэг болох зэрхний ижд байлаа. Хүүгээ цацсны дараа өрхийн тэргүүн санаа зовсон хар шувуу ирэж харав. Тэрээр үд зан төвчөнд хандан бяцхан суудхүүд санаа зовох хэрэггүй гэж тайвшруулв. Зөвхөн хатуу өсөл зориг шийдэмгий байдалтай хүмүүс л түүний зүрхний элтийг эвдэж чадна. Сэржийн стажийн дундуур байгаа Шинковт энэ нь мэдээж хатуу сэрж боловч хэрв Тео тэр хүч байгаа бол ирж чадах ёстой. Гэвч хэрв тэр дотоод Жимаг шийдэмгий байж харуулж болсонсгүй би болон энэ төгсөн дээр байх болно. Овгийн тэргүнд огт хор хөнөөс учруулж болцсохгүй. Цаг хугацаагаар ухрагч хэрэггүй. Теогийн сүнс амьд өвчийн зар дэш хязгааргүй хоосон орон зайд шийдсэн байв. Өвчийн танаж мэдрэмж түүний үлдсэн мөн чанарыг үгүй хийж байгааг тэр мэдэрч байлаа. Тэрээр өрөн өвчийн шартгаантай хордон юмсэрв. Эцсийн эц тагс бүрхний дараалтыг хүмүүр төсвийг чадахгүй штэ. Тео энэ амьдралдаа хийсэн бүтээсний эргэцүүлэн бодож чадах бүхнээ хийсэн гэдэгтээ өөрийгөө итгүүлэхийг хичээ. Тэрээр Травинчудаас Камилле ордон хулгайлсан. Тэрээр түүний өмнөх амьдралыг тасарсан навчнууд болох рэндан болон гарцсан нохой Авсен нарыг харсан. Үүнээс бусад бүх зүйл зүгээр л азны хэрэг байх болно. Эхний удаагийн ихтэйгээ харьцуулахад тэрээр энэ удаад богино боловч илүү аз жаргалтай амьдарчээ. Магадгүй зүгээр л бүхнийг тавьж явуулаад үрд амар 50 нойрсхон зөв байх. Цаг бусын өвчлөө хүжээн зөвшөөрч хүсэл зоригн замхрах үед түүний сүнсний сүүжийн хэсэг шүдрийн төсөл шиг ууршин алгалав. Түүний оршин товтножийн сүүжийн төслүүд бас таас өмнө түүний эрдэнд орших грифийн хөндлөнгөөс орцов. Авар хөшгөө эзнээ зэмжлэхийн тулд хязгааргүй хоосон орон зайруу хүчээ нэвкчээ. Хэрэг хүү ингэж амархан бууж өгөх байсан бол грифийн үнэхээр их уурсах байлаа. Түүний дарамтлан хаштай дуг сонсоод Теогийн сүнс тэнэг удаа гялсхив. Тэрхүү анхны оч болон шувууны ухаарал охс түүнийг ялайцсан хүн шиг бодхоос ирэхэд хангалттай байлаа. Энэ газар Тео Рагнерийн эцсийн амралтын газар болохгүй. Түүний сүнс өвшгүй өсөл зэрэгийнхаа ачаар анхны хэлбэртэй хордон мэргэж оров. Тэрээр өмнөх амьдралдаа нэг удаа бууж өгч байсан. Тэрээр өөрийн түүхийг ингэж эрт дуусгахыг яагаад ч зөвшөөрч чадахгүй. Сүнсээ тэхэн босгосны дараа Тео хязгааргүй хоосон орон зайд зүсэж чадах хэрэг бүтээгдэхүүн төрд бүхэл хүчээ дайчлав. Тео өртөө өгсөн тангараа санав. Би сэтгэл сүнс нь хогарч босгоч. Тео Рагнер хизээч бууж өгөхгүй. Тэрхүү хоосон орон зайд тэрээр өхөхийг үлгсэн. Хамаг хүчээрээ илдээ далай. Түүний өнөөдрийн хүртэл хамгийн цэвэр цавчгтанд оршин товтнохоо бол хаяужийг зүсэж чадхоос хорц. Хүчтэй байж чадлаа. Үхлийн хурамж үзэгдэл зам харч. Түүний сүнсэн дээр амьдагшин гэрч тосч эхлэв. Тео нүдэнийхэд тэрээр уулын өргөж тэргэж ирсэн байлаа. Тэрээр зүрхний элдийн жин жицгийн нэрдэг амжилттай зүсэж орчээ. Элдэндэн дах грифиний ачаар тэрээр сүнсгөө хоосон би болохоос өөрийгөө хамгаалж чадсан юм. Кайл Рагнер түүний өмнө гэрхээ харцаар ширтэн зогсож байв. Хэрцгий хагас бурхан жомолцож хүүдээ тэнцэн үнэлгээ өглөө. Энэ бол шууд отоороо өхөө, сэхүү гэдэг нөхцөл байдал байсан бөгөөд Тео яригч болж чадлаа. Блуминг слалын сүүжийн шат дууснаас хойш бүтэн 7 хоног хордон өнгөрөв. Өнөөдөр бол овгийн төв байрны нэр дэвшиж хөдөр юм. Зонкагийн автобус нэрээ дуудахыг хүлээн сууж байлаа. Холкос ийм басан хүнтэй газарт байх дургүй бөгөөд Эрика түүнийг амь хан хүүхэд шиг байна гэж ялав. Түүнийг үнэндээ буруутгах харахгүй юм. Учир нь бүх ангийн дараах нар хийсэн лөө овгийн хуучин тэргүүн болон одоогийн өдөртөгч цөмөнд ирсэн байна. Гэсэн ч Эрика ахтай ингэж яхаа болохгүй ямар ч бүжиглэж чамайг сонгохгүй гэж анхааруулв. Үүнээс гадна тэрээр маш олон хонх цөглөөсөн ч махбодын юм сувшиг эзэмшиж чадаагүй юм. Холкос үүнд одоо ч сэтгэл дундуур байв. Түүнчлэн түүний дүү уулын өргөж хүрэхдээ овгийн тэргүүнээс юу хүлээн аснаа ярихыг хүссэнгүй. Бүдүүлэг эрх хэрэг Теогоос асуусан бол тэр аль хэдийн нууцаа хуваалцах байсан гэж зөрөөддөв. Зонкагийн амьдарч Рагнерийн ижид байхад зөрөөж хүцэн байдаг. Тийм учраас Холкос өөрийн үеийнхнээсээ хамгийн дог, хамгийн хүчтэй хүнд зүтгэхээр аль хэдийн шийджээ. Хүч чадал, зан чанар, хүсэл тэмүүлэл гэд бүгдийг эзэмсэн тэр хүн. Холкос тэр залуу эзэнтэй хизээч албатай ярилцаж үзээгүй хинэ амьдралаа даатгахаар шийджээ. Тэрээр Теогийн ор ангид симхэн дагаж орсноор түүний далд шууд багтаж чадна гэж бодсон юм. Тодорхойгүй шалтгаанаар овгийн тэргүүн Теог өөрийн ордон руу авахгүй байгаа тул энэ нь боломжтой болсон юм. Энэ нь Холкос шиг гар хүч болгосод болон бусад шигтэн бишрэгчтэн шигтээнийхээ сонгосон ярьж бүжиглэлтийг дагаж арах боломжтой гэсэн үг юм. Тэнгэрийн хаяа болон озны шугийн нэгдсэн нэг тэгшүүж хэвснэг илтгэх сталын бөмбөр нөрөв. Олон үггүйгээр тухайн үеийн шилдэг төсөвч Тео Рагнерыг шагналаа авахар дуудлаа. Цугласан озон жирийн иргэд болон ижчдээр дүүрсэн байв. Тэд бүгдээрээ нэгэн цагт хамгийн муухайгаар дарамтлагдж байсан. Нийгмийн төлөө ухаалаг ашигч байлаа. Тео Рагнерийн өдөрт лугадын өмнө зогсохдоо энэ бүхнийг инээн секшн хүлээж авав. Олны донд Эвелин нарвал өөрийн өсгөж хүмүүжүүлсэн залуу эзнийг дотроо чимээгүй хүн дэмжиж байв. Хэрэг түүний дураар болдог бол тэрээр залууг цагаан хоёртлууд март цэрэг эсхийг харахыг хүсэж байлаа. Мэдээж энэ нь зүгээр түүний хувиа хичээсэн хүсэж байв. Тэрээр шилдэг төсөгчийн хувьд бүх төрөл тэргүүлж үеийнхнээсээ хавгүй илүү гэдгээ батлан харуулсан юм. Түүнийг фракцаа сонгох гэж байх үед 9 луугийн игнээсээ санаанд оронгүй нэгэн дүр босч ирв. Тэнгэрийн луу бөгөөд төг тагнуурын тачааны дараа эд трогийн мөгтөөгүй хүн бүрийн анхаарчийг татаж өөр амьсгал ширээсв. Тэр галзуугаар ач хүүгийнхээ өсийг авахын тулд ямар нэгэн зүйл хийхийг оролдож магадгүй гэж хүмбэр бодож байлаа. Мэдээж хэрэг хөрөлцөн ирсэн бусад чухал эрх мэдийг тоо
тооцвол энэ нь үнэхээр тэнийг үлдэж болох бай. Хөдлөгч түүнийг зогсоож тэнгэрийн зүг буцаад цохыг хатуу шаарлаа. Эд Травын Аксены өвчөөс болж шоконд орсон хിവэр байгаа байх гэж Тио тамагсан ч өөрийнхөө байгаадаар сөрөг бодож нэг шайсангүй. Гэвч хүн бүрийг гайхшруулж Эд Травын хоромж инээмсэглэл тодруулан залууг төв тойнорын төвчний шиндэ дотороор оров. Тио тэр хүний ачхууг алж чадвахад шагнад болгож ажлын санал авчээн гэж үү. Рагнар өмгч шилдэг төсөвч болох нэр хүндийг олж авна гэдэг онцгой тухчиртай. Тио өртөн зас хомцлын шатны хамгийн доод түвшинд байсан бол одоо эцэст нь нүнээсээ гарч дэшийн нисэх цаг нь болжээ. Түүний гаргасан амжилтын тасаар хэрэг амгаар нэг хурдан тархав. Түүнийг Аксаныг алж шалгагчтай энэ тэнцүү үзэрсэн тухай мэдээ хүн бүрийн ярианы сэдэв болов. Хамгийн доороос ихэж оргиж төрсэн түүний түүх олон дагагчдын сэрэмжтийн зүрх сэтгэвшийг хөдөлгөжээ. Одоо түүнийг бишрэх хүмүүс өр дүмнөхөөсөө чалан болж олны хандлага үл том сэрхас бишвчүү хурдан өөрчлөгдөв. Рагнарын тэнэг хүү дахиж байхгүй болж түүнийг асар их нөөц боломжтой. Үеийн үед төрөхгүй сууд хонтон орсон юм. Түүнийг тайзны холд зогсож яхад систем дуурав. 3 дугаар сценарий квест амжилттай биелэгджээ. Тэрээр шагналтанд нэвтэрсэн болоо. Тио үнэхээр их гайхаж байна. Системээс ямар нэгэн чимээ сонсоргүй урт хугацаа өнгөрсөн тул тэр квестээ бүр мартсан байжээ. Энэ квестийг биелүүлэхэд ямар их хугацаа орсныг бодвол энэ итэр цөм гэдэг зүйл үнэхээр гайхалтай зүйдэх хэвээр зүтэй. Гэтэл гэр бүлийн хамгийн чухал фракцийн нэгийн дээд даргын суудлыг хоёр нүртэй амтан санаж болгоод шагналдаач тогтоо баярч чадсангүй. Эд Травын дээр ажигт ур чадварыг ашигласнаар тэр өөрийгөө хамгаалтандаа авч анхдагч логийн дурсгал зүйлсийн нөөцийг тайлбаргүй болгон ашиглах зорь тогтоог нь мэдэж аваа. Тэд үүнийг аш хэдийн мэдж байсан ч баталгаажуулж часны сайн хэрэг бөгөөд тэнгэрийн лөө түүнийг дурсгалж зүйлсийн нэгийг асан гэж хэлж байгаа. Эдийн ховд харамсалтай. Тио Травынхний өмнө хизээч сөгдөхгүй. Тэр хараар хийсэн гэр бүлийг өөрийн гараар устгах нь түүний амьдралын зорилго юм. Чөтгөрийн лөө Жужус эдийн ил дарамт шахалтыг шууд эсэргүүцэв. Жужус тэр могоо шиг эрийг үсхэн зонгоо авахын тулд зайлт мэх хэрэгж байна. Химээ шуудхан хэллээ. Тэнгэрийн лөө энэ зэмлэлийг доохтой инээ дээр үл тоомсорлоо. Тэрээр авахын хувьд жаахан гомдолтой байгаахан хүлээн зөвшөөрсөн ч төв захирлын хувьд зөвхөн энэ ч хамгийн ширтэй хүнийг л авахыг хүсэж байна гэж Жужус хэлээд төшөө. Эд Травын бач үнэхээр цартай нагш бөгөөд одоо ч гэсэн тэр талд зорилгоо биелүүлэхэд анхаарсан хандуулж байна. Хөдлөгч маргааныг даамж ирхаас өмнө зогсоож 900 дараашгүй ярихаа зогсоож үйл ажиллагааг албангасаар эхлүүлэхийг хүслээ. Түүнээс аж хэдийн сонгосон фракц байгаа эсхийг асуухад Тио хараахан сонгоогүй байна гэж хариулав. Одоохондоо тэр янз бүрийн фракцуудын саналыг сонсохыг хүсэж байгаа бөгөөд энэ нь өөрийнхөө үнийг үсэхтэй ихлүүлж байгаа хэрэг байв. Тэр өгөө шиг хамгийн түрүүнд өнгөрсөн хүн бол Сакура цэцгийн ордны даг сэжимний зүү усаар агнаар битүүнэс байлаа. Тэрээр Тиог өөрийн шууд шав мөн залуулаар болгож авах амлав. Сакура хатагтай өөрийн гэсэн хүүхдгүй тул түүний шууд шагаа залуулаар долно гэдг нь асар том үг шууд залхамжлах зам юм. Тэрээр өвгтэй Тиог өргөмөж хүүгээ болгож сэжимний зөөгийн хэрэгмийг залхамжлуулах санал тавьж байна. Тио шиг эрттэй хүний хувьд хүлээлдэж байсан ч 9 луугийн хоёр нь аш хэдийн саналаа тавьчлаа. Ийм ашигтай саналууд гарч ирсэн тул ихэнх командлагч захирлуудад өрсөлдөж чадахгүй нь тодорхой. Энэхүү ширүүн өрсөлдөд нэг үл харгалзан өөр нэгэн нөлөө бүхий эрхэм хүч үзэхээ шийджээ. Тэрээр тэнгэрээс шөөмөд хүчтэй унаж нэжигсэн нэргийн тэгээр гарч ирэв. Би болтоор ороосон хар цасны тэргүүн бөгөөд харлуу гэрдэг Драйберт Рагнер Тиогийн төлөө хөсөлтөнд нэгжээ. Тио мэл гайхав. Ихэнх хүмүүс энэ хүнийг олны өмнө гарч ирэхийг хизээч харж байгаагүй. Тэр анхнаасаа сүрстийн нэслийг анхаарчтай ажирж байжээ. Роберт Кажин зөв байсны хүлээн зөвшөөрч тэр хүүг үнэхээр сонирхолтой юм гэв. Хэрэг тэр хар цастай хамт хар зөвшөөрвөл хартай түнд дуртай янууд цас цалыг олох болно. Нууц тарниулын агентдаг учраас хар цасны агентууд сүйдэж тажилдаг. Харин фракцийн хамгийн дээд тушаалын офицерууд болох нууц цасны хүмүүнд хамаарахгүй бөгөөд тэд нэр хүн дасхан тулд олны өмнө эс гарч олдог. Тиогийн өмнөх хамтарч тэр фракцид ердөө 8 хүн ийм хүн байсан. Тэр цаланд хүрэхийн тулд маш хичээсэн ч хүшгүй байсан бол одоо шууд дамнаас нэм санаж гарч байна. Хартуугийн анхаардлыг булан хамгийн дээдлэг болох өвгөн фаран амнэ. Тио Рагнар 3 дугаар шатнд түнд гүн сэтгэл үлдээсэн тул Зенит Академи гэр бүлээс урт хугацааны дараа төрөнгөрсөн энэхүү ирээдүйтэй авиасны дуртай яа хүлээж авна гэдгийг хишгийг хүсв. Ингэснээр 9 луугийн дөрөв нь өөрсдөө саналаа шууд гişүүлээ. Мэдээж хэрэг цагаан хувьдлууд март цэргийн командлагч чөтгөрийн лөө Жужус Рагнарч мөн адиж Тио хэлсэн шиг орж том гарцаагүй. Бусад хүмүүсийн сэтгэвч татам саналуудыг үл харгалзан Жужус зарчиндаа хатуу зөксөж Тиод ямар нэгэн онцгой даваа талаас хойш тахилсан. Түүний цэргүүд командлагч руугаа одоо зарчим ярих цаг биш гэж ашигч байсан ч Эвизен Жужусаас үүнийг аж хэдийн хүлээж байсан юм. Нэр хүнд гэдэг өөрийгөө баталгаас ирдэг бөгөөд цагаан хувьдлууд март цэрэг энэ философиор амьдарч өгдөг. Жужус бусад шин цэргүүдэд шодроо хандахыг хүссэн ч Тио зөв хөвчхтэн бүрэн дэмжлэг үзүүлж Жаунда хаан бахархлыг мэдрүүлнэ гэдгээ бахархтайгаар амлав. Тио командлагчийн байр суурийг ойлгосон төдийгүй үнэн дээр үүнийг нь хүндэтгэж байлаа. Түүнийг яр сонголтоо хийх гэж байтал уян насархаа өрөөлөөс гарах дөр булам хоолой зөвхөн түүний толгой дотор цорайд. Амгийн хуучин тэргүү хэлтэй Рагнер түүнээс регрессер буюу цаг хугацаагаар ухрагч мөн үү гэж хэлв. Түүний өнгөнөөс үзвэл тэр түүнийг ухрагч гэдгийг аль хэдийн гарцаагүй мэдж байлаа.
Тэрээр 50 байж хадгалахыг хичээж юу ч мэдэхгүй дүр эсгэн тэгж батар хариулв. Хэрдээ Теогийн төгс жижигших чадварыг магтаж түүнийг өмнөх мөсвөртөө ямар амьдарсаар өнгөснийг сонирхож байгаагаа хэлв. Түүнийг ямар нэгэн мөсөхийн талаар ярихыг сонсоод Тео цаг хугацааны хурцтай зөвхөн ганцхан удаагийн тань орчпоор хязгаарчлагдахгүй байж магадгүйг ойлгов. Түүнийг инхүү цочролтойч хооронд талбайн бүсэд бүх хүмүүс түүний сонголтыг сонсохоор хүлээсээр байв. Тиймээс тэр бодлоо зэгцрэхийн тулд арай илүү хуцаа өгөхийг хүсвэ. Хэрдээ түүний сандарсан төрхийг харанж умалзаж одоо цаашид нуугдах шаардлагагүй гэж хэлв. Учир нь тэр ч гэсэн түүн шиг өхрөгч бөгөөд түүнд зөвшөөрөгдсөн давтах мөсвийн тоо хэдийн дуусчээ. Энэ хөвшин хэрний дур булаам эмэг гэх нь өөрийгөө хурцтай мөсвийг олон удаа тулсан гэдгээ өвхтэй хүлээн зөвшөөрч байна. Энэ бол шууд боловсруулахад хэвтэрхий их мэдээлж байсан тул Хэрдээс шууд тодорхой тайлбар асуусан дэж байж болох юм. Мөсвийн утга учирыг асуухад Хэрдээ түүнийг ийм энгийн зүйлийг мэдэхгүй байгаад гайхав. Түүний хүү Кайш тэр хөрхийн хүүд юу ч хийжээгүй байх нь гарцаагүй. Кайш өхрөгчдийг үнэхээр үзэн яддаг гэдгийг бодвол энэ нь гайхах зүйл биш юм. Гэр хүү өөрийнх нь цосыг хуваалцсан байлаач өхрөгчийг амьд үлдээсэн нь харин чачрахтай хэрэг. Магадгүй тийм учраас Тео өөсийн өргөж тийм хэрцгий. Өхөж амьдралын сэржтэй тус орсон байх. Хэрдээ хүүгийн хариулт хайсан хүсчийг хараад баяртай байсан ч одоо тэдэнд бүх зүйлийг ярьж цах цаг байсангүй. Хэрв тэр Равнер омог болон дэлхийн ертөнцийн нууцыг мэдхийг хүсвэл дараа нь эмэг ихтэйгээ уулзаж энэ яриг дуусгасан дээр байв. Сэржлийн нэслэлийн сүүлийн шатанд эцхэн түнд зөвхөн өшөөлгүй зүрхнийг сэлмээр шгсэн. Одоо ядаж тэр Кайл Райнерыг өхөрчдөг үзэн яддгийг нь мэдэж асан тул түүнээс илүү болгоомжлох хэрэгтэйг ойлгов. Магадгүй омгийн тэргүүн Лодброкийн зүрхийг арсан нь тэрхүү эртний зөө өхөрчдөд найрсан ханддаг байсантай холбоотой байх. Хүн тийм хүчрхэг амьд биетийг яшин гэдэг боломжгүй мэд сонсогдохч түүний эцгийг хагас бурхан гэж өргөмжлөдөг нь цаанаа шалтгаантай. Кайл Райнер үргэлж аюултай бөгөөд тогшин байдаг. Тиймээс хурцлын нууцыг тайлахын тулд эмэг ихтэйгээ урт хугацаанд нухацтай нүр тулан яж зүгстэй. Үүнээс гадна Тео Райнер эцэст нь Ашфракт руу очихоо шийджээ. Тэрээр цээжээ харалтайгаар дүүргэж шийдвэрээ бүрэн төгс зоригтойгоор зарсав. Бид одоогоор нууцыг задлахгүй. Энэ удаагийн шалгаруулалтын дэдбээр болох эмэгтэн нарси Зенит академиг сонгож Зенит лууны шав болов. Хоёулаа усны урсгалын амьсгал ашигладаг туж энэ нь яг тэнгэрээс заяасан зохицол байлаа. Теогийн өмнөх амьдралд эмэгтэн нарси өвгтөө буцчих чинь би даан хүрсэн юм. Тэрээр явандаа Рагнарогийн эсрэг цоцлогыг дийдэх байв. Мөнгөн гарсан дайснаа болгох нь хизээч сайнаар төсдөггүй. Теогийн нөлөөгөөр энэ удаа тэр овоорхгүй хаа шийджээ. Одоохондоо энэ нь өрсөж бичдийн хувьд төр зургийн салждаг юм. Тэд илүү хүчрхэг болоод тэхэн уулз хамдалт өгч өөрийн бүжгэнд өөрсдийгөө хөгжүүлэхээр одов. Богино хугацаанд тэд жинхэнэ зэвсэг нэг тахан төс болжээ. Таамаглажсэнчлэнгэрээ Рагнар өөрийн ээж болох мөсөн лууны хаан жилгийг тофоод лордонлоо төцөв. Тэр хатагтай дүүнээс илүү төхөрөх газар үгүй билээ. Сибил босон дөрөвдүгээр бичгийн талбайн бүсэд нөхдүүд залуу эзнээ даахыг хүссэн ч оноо түүний сонгосон бүжгэмд ороход хүршсэнгүй. Нөхдүүдээсээ салах нь харамсалтай ч энэ бол зайлшгүй өөрчлөлт юм. Теошин найзуудаа өөрийн замд жигүүрээ дэлхийг харахыг тэсэн ядан хүлээжээ. Бүгдийг тарсны дараа Ланкагийн ах дүүс Тео руу төхөж очив. Хоскус тэдний Теотой нэг бүжгэмд орсон явдлыг зүгээр нэг тохиолдолд мэдчихвчхийг ордов. Мэдээж Тео тэдэнтэй болсон мэндэлж. Хоёрдугаар шатны эслэлийн үеэр туссанд нь талархал илэрхийллээ. Эрика ирээдүйд энэ үрийг нь түүнд сануулсаар байх болно. Тэр хүчрхэг залуус дуртай. Түүний аврах биетэй ханчтас адилхан. Тэгж бодох хэрэггүй шүү. Хянагчдын нэгэн шин дайцдад анхаартай байхыг анхааруулв. Командлагч ирж байна. Тео Рагнер доторх хамгийн нэр хүндтэй ангийг сонгоно. Гэдгийг та хэдийн мэдэж байгаа. Энэ нь түүнийг дараагийн үеийн тэргүүн болох цамд тушаалдаг шиг айныг тэргүүлэх төгс газар юм. Цагаан хоёрт луут Март цэргийг өршөөлгөж төрлөө өдөртдөг бай. Хилтэй эмээтэй ярьцлагыг дараа балтаж хойшлуулах хэрэгтэй болов. Одоохондоо шин цэргийн хуваар тангараг өргөх цаг иржээ. Хоскус Ланка чанга дугаар мөндөг луут цэрэг болохыг зорж байхагаа тунхаглав. Зарим нь алдар нэр хүсэж, ас хор хөрч цорой тайг хүсэж байлаа. Эрика өөрийн үеийнхнээс хамгийн хүчрхэн байхыг хүссэн ч энэ нь хэцүү байх болно. Нэг хүү зүгээрч командлагчаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн нь түүнийг бусдад хачаа харагдуулв. Эцэст нь алтан хүүгийн ирээдүйн тунхаглалаа хашгирхээж ирлээ. 5 жилийн дараа гарцаагүй болох хагуудаа битгэхийн тулд тэрээр хагас 10 жилийн дотор цагаан хоёртлууд морд цэргийн командлагч болно гэж амлав. Одоогийн командлагчийн нүүрэн дээр ингэж хийх нь асар их зэрэг шаардна. Жүжис түүний тушаалт шууд занс хийсэн явдлыг доромжлож гэж хүлээж хасангүй. Тэрээр үнэндээ шин цэргүүдийн агуу мөрөөдлийг сонсох дуртай аж. Тэгэхээр залуус морд цэргийг ямар ч шалпаанаар сонгосон бай. Нэг зүйлийг санаа хастай. Энэ ангид аль хаажаатаа урсгасан төсөлцөс хөөс бүрэн дамаг болон мөхрөх болно. Өнөөдрийн шаргуу хөдөлмөр мар хашин бархал болно. Морд цэргийн бам байх гарахгүй. Сэрэм хизээч бууж өгөхгүй. Одооноос эхлэн тэд тангарахаар холбогдож, өргөж биенийхээ арт ташийг хамгаалах ёстой. Цөс хөлсөр зассан замын төсгөл амт дагуу алдар хүлээж гин. Ингэж хилээд төрлөө шин цэргүүддээ баяр хүргэлээ. Сүр хүчийг өдөөш мэдтүүний аимшигт унлаа нэлээд хүчтэйгээр гарч ирв. Командлагчийн хамтрагч бол Госла гэдэг нэртэй нисдэг луу юм. Энэ аврах амтан бол луу цэргийн биш билээ. Госла гарч ирсний дараа луунуудын сүр удалавчаараа нарийг хаав. Тэдний нөр
нуруунд дээр морт цэргийн хамаад дайчид унаж авав. Шин цэргүүдийг тухайн өдрийн хувийн заавар зэгцэд нь хуваарлав. Эсэстийн шалгалт хэвших гэж байна. Энэ нь шин цэргүүд өөрийн гэсэн хамтрагчаа болохоор аянд мортон гэсэн үг юм. Лут цэргүүд жагсаалаа нисэх тэр хүүгээ хамшигт дүр зураг үнэхээр биш юм байлаа. Рагнар авхийн ямар ч хүүхэд өөрийн гэсэн нисдэвлэн хамтрагчтай болохыг ядаж нэг удаа мөрөддөг бай. Теогийн зааварлагчаар өөр хинч биш. Эвэжэн тамсагцсан байлаа. Түүнийг дөрөвдүгээр биш тийшийн талбайгаас гарч морт цэргийн алдандаа буцаж ирснийг хараад тэн нэлээд гайхав. Санарсан тэрээр түүнийг эцэст нь төвтэй алдандаа буцаж ирсэн эсхийг асуув. Тэрээр үргээ дахин хүлээж авч байгаа да. Баяртай байгаа харуулв. Чөтгөр дарахны хийсэн цааш нь хиймэл гальтай баснаар эвэжийн эцэст нь хамгийн дуртай ажиллаа дахин хийх боломжтой болжээ. Хэдэн өдрийн өмнө ээж Сесилия болон Кирстен нар эвэжийн талархлаа илэрхийлэхээр гинтийн зочлолт хийсэн юм. Энэ зүйл болох үед тэрээр биш тэгшийн талбай хөнгөдөд хичээж зааж байв. Эвэжийн заншил ёсоор магтаал талархлаас татгалзаж Теогийн амжилтыг залуу эзний төвшгийн авьяастай холбон тайлбарлав. Гэсэн ч Сесилия эвэжний хүшийн зөвшөөрөл болон дэмжлэх хүүгийнх нь амжилтад том үүрэг гүйцэтгсэн гэж үзэж байлаа. Теогийн амьдрал ийм найдвартай хүн байгааг сонсоод Сесилия ямар нэгэн байдлаар талархлаа илэрхийлэхийг хүсжээ. Эвэжийн үүрэгөө дутуу үнсээр байв. Сесилиад энэ нь таалагдсангүй. Кирстен харахгүй замыг гэрчдүүлдэг. Гэвлүүд өөрсдөө ямар тод гэрчдэж байгаагаа хөвчлэн мэддэггүй гэж хэлв. Эльфиник Картес сэрэмжийн эмэгтэйгээс үнийг олж харсан бөгөөд эвэжний дэлхийд даяар улам тод гэрчдэхин туслахыг хүсжээ. Одоо цагтаа эргэж ирэхэд түүний морт цэргийн шилдүүлүүд цэрэг бол хандарч дахин бадарлаа. Сесилия бүх гавьяг Теод өгч хүүн энэ том төсөг гуусан гэдгийг эвэжэнд хэлв. Үүний ачаар эвэжийн хайртай зууны хажаалав дахин натгах боломжтой болжээ. Теог шиний ард энэ зүйл болж байсныг огт мэдээгүй байв. Түүнийг мэдээгүй байхад ч ээж нь үнэхээр дэлхийн хамгийн шилбэг ээж юм. Амьдралыг нь өөрчилсөн энэ төсөгийг хариулахын тулд эвэжийн нэрвэл залуу эзний үнэт сэрэн байхад тангарагшив. Тэд цагаан хоёртлууд морт цэргийн аюултай үр рүү нисэж байхдаа тэрээр түүний тангархийг даруй хүлээн авлаа. Цагаан зуунуудын үр бол хүний амьдрахад огт тохиромжгүй газар юм. Энд хөвчлэн нисдэг үернүүд амьдардаг тул энэ нэр нь баг зэрэг төрөвдсөн шинжтэй байв. Энэ газар нь морт цэргийн эсэждийн шалгас татдаг газар юм. Төхөрөх хамтрагчаа олж чадахгүй бол морт цэрэгт эсэж чадахгүй төрөгч бүтгэвэг маш ховор хардаг. Тэ өөртөө тийм ч их санаа зовоогүй ширүүн аштай ланкагийн хат үст баг зэрэг санаа зовж байв. Эвэжийн хамтрагчаа сонгох нь галч хинзэн совин 6 дахь мэдрэмжээс хамаардаг бөгөөд харамгцаа шууд мэдэрдэг гэж тайлбарлав. Тэдний анхны аживчдын цэг бол Аптракснуудын нутагт эсгэр байлаа. Том бор хайрстай вүүнийг догшин махчин амтанд тооцдог. Дараагийнх нь хорт Аверигийн үр байв. Могоши битээ тэд ягаан өнгийн хорт манан цацаж сүүжний хатхуураа өвчин зэсэг болгон ашиглах чадвартай. Мөн эртлүү болох сэгэ гэж бий. Тэдний хөвчлэн газардаа орнох хож өөрхийг хизүүд үздэг номхон өсөн тичээштэнд ангиждаг. Тэд дайснуудын эсрэг гинтийн дайрштад тулгуурчдаг. Тэнгэрт хортны зөөнүүд бас хилосерапторууд байдаг. Тэд жижиг хортон бөгөөд хаашаа бөгөөд сүргээрээ ангуучилж амнасаа гална лимдэг. Морт цэргийн өдөртдөг вивний төрлүүд галчлан эндрүүн бүжиг хуваагддаг байна. Харамсалтай нь Теод тэдний хинэнч таалагдсангүй. Анхны амьдралын хад урсан жис хөхөд нэгэн зартай вивэрн түүний санаанд орж ирэв. Агуудаа нэхснээс 6 жилийн дараа аврах том утцад орсон вивэрн цагаан зууны үрлүүд арих байлаа. Тэрээр цагаан хоёртлууд морт цэргийн өсгсөн 100 хүчгүүдийг хитах байв. Түүнийг хорон санаа цүдэрлүү гэж нэрсэн нь яр төгссөн хэрэг байлаа. Тэр өдөр 8 тасхан үнсэн товрог болж олон 10 дайчид амир өвцсөн юм. Сандарсан Рагнар овог хорон санаа цүдэрлүүг 2 дугаар зэрэгшин амшиг буюу чөтгөрийн мангас гэж ангилах байв. Эцэст нь тэрхүү жигшүүрт амтныг ялахын тулд чөтгөрлөө болон сэлэмплөө хамтран ажиллах шаардлагатай болсон юм. Тэрээр сүдэрт нөгдөх чадвараараа энэ нэрийг авчээ. Энэ бол зүгээр лугаа засар сарах хөлбөр юм. Тео тэрхүү ер бүсийн амтнтай хамтрахыг маш их хүсэж байв. Түүний санаж байгаагаар тэрхүү араат нь маш тодорхой шин чанартай байсан. Хэсэг хугацаанд нисэж байгаа тэрээр ацлахад тэрхүү тод ялгааг олж харав. Шин цэргүүд хамтрагчаа олохын тулд чадхаараа хичээж байх хооронд командлагч Костайгаа хамт аюултай хадан цахин дээр амарч байлаа. Түүний амар амгалан тасалдуулсан сэлэмплөө түүний нутагт эсгэлт нэгтрэн орж ирэв. Өнөөдөр тэр саадуулж байгаад дөрвөөцсөнгөө. Тэрээр дөнгөж сая авгийн түхэн дэх хамгийн авьяаслаг ирээдүйтэй хүнийг өөрийн болоход байв. Түүний төсөөлөөгүй байсан лөө түүний гарт орчээ. Ингэхэд басаг нашин очирсан шалпаан нь яг үнээс үүдэлтэй. Командлагч Жожекс Тиаг утгагүй морт цэргийн гол толгоор болохоор төзөөлж байгааг тэр мэдж байлаа. Мэдээж тэрээр Осагийн хийснийг үгүйсгэх эсвэл батлахаас татгалзав. Эцсийн эцэст Дими чарчих нь олон ирчүүдийн мөсийн шалпаан болдог билээ. Энэ хүн нэгч буруу тоххог хэлээгүй ч түүнийг анх бодож яснаас нь илүү том зураг илзурж байгааг сэлэмплөө шууд гадарчээ. Ингэхэд Осанд ямар нэгэн асуудал үүсэх гэж ирээгүй юм. Харин ч эсэргээрээ тэрээр зүгээр л алтан хүүгийн төлөө нэгэн санал дэвшүүлэхийг хүссэн. Жозефс тэр товчхон хариулав. Түүний фракцид Тео аж хэдийн дагаа. Шавны цэцэг дордондөө баг салхитлаа бодохч шаардлагагүй. Энэ тархатар эмхтэй ямар санал тавих гэж байгаа юм бол тэр шуудхан хэлж өсөж буй одод хамтарсан өдөртлөг санал болгов. Энэ бол урд өмнө байгаагүй санаа юм. Овгийн доторх фракцууд
залуучууд нэг ирээдүйдээ залуугийн төлөө хизээч уламжлаа зөрчиж хоорондоо харж битггүй. Түүх рүүгээ буцацгаая. Тео. Эвэжэн хоёр асаас харсан тэр бусан суу усан багт нислээ. Тэнд дөрвөн таахаа амтх хөх цагаан хайртай. Ганцхан вайварын лөө бүжигшин таарч байв. Эвэжэн энэ вайварны сүргийнх нь дээш хич байгааг мэдэж байжээ. Морд цэрэг бүхий дараах хэмжээг авсан ч юу ч тас гарсангүй. Цэвэр цаст биш учраас бусдын түүнийг гадархаж байна. Хөөрхийн амтан бос им вайварын болон эр вайперийн дундаас гарсан зурцаг аж. Та бүхний мэдэж байгаачлан вайпер болж чөтгөрийн тэнгисийн гүнд амьдардаг нэгдүгээр зэрэгчлийн чөтгөрийн мангас юм. Тэд вайварнтэй яаж үрчиж чадсан нууц хിവэр байна. Төрхөн бүхий ийм нэгжигч боломжгүй байх ёстой байв. Тэг одоо сонсч буй төвхтөө итгэж чадахгүй байлаа. Нэгдүгээр зэрэгчлийн чөтгөрийн мангасад бол хүн төрсөхний гам шиг юм. Гэт бол зөвхөн ус толыг ирж хийдэг амьд гам шиг бөгөөд хэрвээ хэрмийг давж чадвал хинжээшгүй хөхөс учраас хосно. Тэдний муухай хижээд чирэггүй бөгөөд вайперүүд бол сүйдэрч таньддаг сонсон төрлийн мангасууд юм. Хорон мөс өдрийн лөө хийхэн ийм онцгой чадвартай болсон нь одоо залхамжтай боллоо. Энэ нь вайперийн цуснаас болсон байх ёстой. Энэхүү цаан вайварын төрсөн морд цэрийнхний дунд асар их үмэн дивэжээ. Зарим эсэргүүцэж байсан ч тэд түүнийг ажиглахаар үүрэндээ хүлээж авахар шийджээ. Үүний дараа дээр хэлж бусад вайварнууд иржээ цастан хүжээн зөвшөөрөхөөс татгалзав. Тусгааршхан зөв шийдэл биш тул морд цэргийнхэн өөр юу хийхээ мэдэхгүй байна. Гарстус нь өөр гэдгээрээ гадуур хагдаж бяцхан амтны тулж өнгөрөөсөн бүхнийг сонсох нь түүнд маш гүн туслаа. Морд цэргийнхэн түүнд эртний хилээс сүудэр гэсэн утгатай өмбраа гэх нэрийг хүрчээ. Тео инээн зэгшв. Тэрээр хамтлагч нь эцэст нь нэвлээ гэсэн мэдрэмжийг төрөв. Тэр эвэжэнд анхааруулшгүйгээр имиж дээрээ басаад сангалтаа зарсав. Үйл явдал усан мөрчинжиж эцэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзгийг өсөөлдөж хөвцөндөх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувг сумын заавал бүртгүүлээрэй.